Бидний одоо үзэх төсөл маань өл үеэсо гэдэг нөхцөл байгаа. Нэр үгийн араас холбогдсон тодорхой зорилгоц зүйлсийг заах буюу тухайн зүйлийн төлөө гэсэн утга санааг илэрхийлдэг. Уг нөхцөлд их шиг гүйцэтгэгчийн зарчим үйлчлэгийг анзаараарай. Тэгэхээр энэ нөхцөлтөөс бид хамтдаа харцгаая. Дагаад уншаарай. Хэмбог, Монгол, Нара, Чанья. Тэгэхээр Хэмбог болон Монгол гэдэг маань гүйцэлчээр төгссөн байна шүү дээ. Тэгэхээр Аз жаргал болон Монгол улс гэсэн утгатай байна. Тэгвэл гүйцэлчээр төгссөн байгаа учраас өл үе гэдэг нөхцөлийг аавна. Тэгэхээр Хэмбог үе, Монгол үе бас үеэсо гэх утга санааг авчих. Тэгэхээр Аз жаргалын төлөө, Монгол улсын төлөө гэж байгаа. Нарал үе, нарал Чанэл үе гэх юм бол улсын төлөө, үр хүүхдийн төлөө гэсэн санаа гарч ирж байна. За бүгд үргэлжлүүлээд харцгаая. Манан 사람들이 나라를 위해서 목숨을 바쳤다. Олон хүмүүс улсынхаа наара гэдэг чинь улс шүү дээ. Улсынхаа төлөө амиа өргөсөн гэсэн санаа байна. Хоёр дахь өгүүлбэр дээр 나를 위해 살기보다 남을 위해서 사는 사람들이 많다. 나를 миний төлөө амьдрахаас илүү бусдын төлөө амьдрдаг хүмүүс олон байдаг гэдэг. Амьдрах хүмүүс их байдаг гэдэг санаа байна. Тэгэхээр 나를 гэдэг нь миний төлөө гэж байгаа ч гэсэн өөрийнхөө төлөө бас гэдэг утгаар бас авч үзэж болох юм. За түүний дараагийн өгүүлбэр гаръя. 자녀를 위해서 날마다 열심히 살고 있어요. 우리 хүүхдийнхээ төлөө өдөр бүр хичээж амьдарч байна гэсэн санаа байна. 자, 다른 지식을 함께 할까요? 그 부부는 행복한 미래를 위해서 열심히 저축한다. Тэр эхнэр нөхөр хоёр 부부 гэдэг чинь эхнэр нөхөр хоёр шүү дээ. 행복한 аз жаргалтай ирээдүйн төлөө 미래를 위해서 бидний үзэж байгаа нөхцөл маань энд байна. 열심히 хичээнгүйлэн мөнгө цуглуулж байна гэсэн байна. 자, 다른 өгүүлбэрийг харъя. 남을 위해서 하는 것 같지만 бусдын төлөө хийж байгаа мэт боловч бусдын төлөө хийж байгаа мэт боловч 결국은 자기를 위하여 하는 것이다. эцэст нь өөрийнхөө төлөө хийдэг юм а гэж. 위하여 보면 위에서 гэдэг нь ерөнхийдөө утга санаа ойролцоо байгаа. энийг та бүхэн анзаараарай. 철수를 위해서 기도합시다. 철수гийн төлөө залбирцгаая гэсэн санаа байна. За тэгвэл бүгд хамтдаа дараагийн хэсгийг орчуулъя. орчуулахаас өмнө та бүхэн дагаад нэг уншаад үзээрэй. 그 의사는 가난한 사람들을 위해서 일하기로 결심했어요. 그 의사는 가난한 사람들을 위해서 일하기로 결심했어요. 다른 글을 나는 손님을 위해서 요리를 했어요. 나는 손님을 위해서 요리를 했어요. 다른 글을 함께 읽어볼까요? 나는 친구들을 위해서 선물을 샀어요. 나는 친구들을 위해서 선물을 샀어요. 이들 의도를 орчуулад үзээрэй. Бүгд хамтдаа зөв хариултыг харцгаая. 그 의사는 가난한 사람들을 위해서 일하기로 결심했어요. Тэр эмч ядуу хүмүүсийн төлөө 가난한 사람들을 위해서 ядуу хүмүүсийн төлөө 일하기로 결심했어요. ажиллахаар шийдсэн гэсэн байна. За тэгвэл түүний дараагийн өгүүлбэр 나는 손님을 위해서 요리를 했어요. Би зочдынхаа төлөө хоол хийсэн гэсэн санаа байна. Тэгэхээр бидний үзэж байгаа нөхцөл маань 손님을 위해서 гэж байгаа зочдынхаа төлөө. За тэгвэл дараагийн өгүүлбэр 나는 친구들을 위해서 선물을 샀어요. Би найзуудынхаа төлөө бэлэг худалдаж авсан буюу найзуудаа бэлэг худалдаж авсан гэж утгачлаж орчуулсан байгаа байлээ. Манай түүн Монгол хүний сэтгэлгээнд нийцүүлэн Солонгос хэлний бүх шатны ном сургагчдыг боловсруулан гаргаж мэргэжлийн түвшинд Солонгос хэлний анхан шатнаас эхлээд Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын дээд шат хүртэл бүх сургалтуудыг Монгол болон Солонгос багштайгаар байнга эсрэг даван сургалт явуулж байна. Манай түүний багш нар магистр болон түүнээс дээш зэрэгтэй ба Монгол түүний онцлогт нийцүүлэн хичээлийг сонирхолтойгоор явуулдаг. Би нарийн гарц хэл шинжилгээ хүрээлэнд Солонгос хэлний анхан шатны сургалтанд суудаг Солонгос Монгол багштай найрсаг тав тухтай ном болон дагалдах CD бус хэрэгслүүд нь ойлгоход маш хүнтэй. 6 сарын дотор одоо ТОК-ийн 4-р төвсөнд тэнцүүлж байсан. Хичээлийн маш цагаараа нэмэлтээр ирж хичээллэх боломжийг олгодог байгаа. Хилээ сенсор сэтгэлийг хангахыг хүсэж байна. Солонгос хэлнийхээ мэдлийг дээшлүүлэхийн тулд нарийн гарц хэл шинжилгээний хүрээлэнг зорж ирсэндээ баяртай байна. Багш нартай аль баярлалаа. Солонгос хэлийг зөв суурьтай суралцахыг хүсвэл манай сургалтын төвд хүрэлцээр суралцаарай.
Та бүхэн солонгослыг чанартай зөв сүртэй сурмаар байвал нарийн гац солонгослын мэргэжлийн сургалтын төлөвлөцөөрэй. Та сурч чадвал бид зааж чадна гэсэн уриалгаар манайх үйл ажиллагаа байнга явуулж байна. Манай хаяг 13 дугаар хоолны автобусны буудлын баруун талд байрлах Британий элчингийн баруун хойд талд Могулская офисын 5 дугаар давхарт 505 506 дугаар өнд байрлаж байна. Манай утас 9664 9939 8994 9939 даяагуудаа залгаарай. Бидний үргэлжлүүлэн үзэх нөхцөл маань л өмрөө гэдэг нөхцөл байгаа. Үүлэг болон тэмдэг үгийн араас холбогдсон учир шалтгаан илэрхийлэх утга буюу монгол хэлний аас болоод болохоор гэсэн утга санаа илэрхийлдэг байна. За тэгэхээр өмрөө гэдэг маань хэрхэн яаж үүлэг болон тэмдэг үгийн араас орж ирдэг хүслээр хамтаа харцгаая. Ишиг гэвлийн зарчим үйлчилгээ гэсэн байгаа. За мэдээж дагийн өмнөх үе ишгээр төгсөн байгаад мөрөө гэдэг маань холбогдож байгаа бол дагийн өмнөх үе маань гівшээ төгсөн тохиолдолд гэж ирсэн байна шүү дээ. За пужроны ирхада хичээнгүү ажиллах гэсэн үг байна. Пужроны ирхада хичээнгүү ажиллах. Дүрьёд хада тогтоон байх. Дүрьёд хада тогтоон байх. Гипта гүнзгий байх. Сонгжогийн надта дүн хангалтгүй байх гэсэн эдгээр үгүүдийн араас уг нөхцөл маань холбогдож байна. За пужроны ир хамроо хичээнгүү ажилласнаар дүрьёд хамроо тогтоон болохоор гиппмроо гүнзгий учраас сонжогийн нажмроо дүн хангалтгүй учраас гэх мэтлэнгээр хүслэгтэн дотор орж ирсэн байна. Үйлдвэр донд яаж орж ирж байгааг хамтаарай. 그는 일이 생겼으므로 고민하고 있다. тэрээр асуудал үүснээс болоод шаналж байна. Тэгэхээр 일이 생기다 гэдэг нь ажил бий болоход ажил үүсэх гэсэн үг шүү дээ. Одоо тэгэхээр утгачлах юм бол асуудал үүссэн гэдгээр авч болж байна. асуудал үүснээс болоод гэдэг нь энэ дээр орж иж байгаа. За дараагийн үйлдвэр нь 한국은 사계절의 뚜렷함으로 지내기가 좋다 гэсэн байгаа. Солонгос дөрвөн үйлдэл нь тодорхой болохоор амьдрахад таатай. Энэ тодорхой гэдэг нь болохоор тогтун бас яг хавар нь хавар шиг намар намар шиг гэсэн утга санааг илэрхийлж байгаа гэдгийг та бүхэн анзаарч хараарай. За дараагийн үйлдвэрийг хамт харцгаая. 바울의 생일은 형의 생일보다 2달 좀 낮음으로 9월이다. 바울의 төрсөдөр ахын төрсөдрөөс 2 сарын хойно гэхээр 9 сард юм. Тэгэхээр энд 2달 좀 늦음으로 2 сараар хоцорж байгаагийн хувьд гэсэн санааг илэрхийлсэн байна шүү дээ. За тэгвэл үргэлжлүүлээд хамтаа харцгаая. 가을 날씨가 좋음으로 관광객이 많이 온다. 남린 цагаар сайхан болохоор зочид их ирдэг. Тэгэхээр 관광객 гэдэг нь болохоор аялал жуулчлагчид гэсэн утгаар орж ирж шүү дээ бас. Тэгэхээр зочид их ирдэг гэдэг санаар орчуулсан байна. 사흘 있으면 면절이므로 길이 막힐 것이다. 3 өдрийн дараа баяр болж зам бүглэрэх болно гэсэн санааг илэрхийлсэн байна. За тэгвэл нэр үгийн араас хэрхэн холбогдож байгааг бүгд хамтаа хүсгээр харъя. 추석 ургацын баяр шүү дээ. 휴가 амралт гэж байгаа. 추석이므로 ургацын баяр учраас 휴가이므로 амралт учраас гэмшлэнгээр ордог байна. За 내일이 추석이므로 할머니 댁에 가야 한다. маргааш ургацын баяр учраас эмээгийн гэлүү явах ёстой гэсэн байгаа. 추석 энэ дэр мэн ургацын баяр учир гэсэн байдлаар орж ирсэн байна шүү дээ. 내일부터 휴가이므로 오늘 일을 끝 마쳐야겠다. маргаашаас амралт учраас өнөөдөр ажлаа заавал дуусгах хэрэгтэй гэсэн байгаа. За тэгэхээр маргаашаас амралт учраас гэх мэтчлэнгээр орчуулагдсан байгаа та бүхэн анзаарч хараарай. дараагийн өгүүлбэрүүдийг та бүхэн дагаад уншно. 강물이 기쁨으로 우리는 배를 타고 건넜다. 강물이 기쁨으로 우리는 배를 타고 건넜다. 자, 다른 글을 그는 부지런히 일함으로 늘 친구들의 칭찬을 받는다. 그는 부지런히 일함으로 늘 친구들의 칭찬을 받는다. 다른 글을 하라. 성적이 낮았으므로 그 학생은 좋은데 학교에 못 갔어요. 성적이 낮았으므로 그 학생은 좋은데 학교에 못 갔어요. гэсэн өгүүлбэртэй. За тэгвэл эдгээр өгүүлбэрүүдийг та бүхэн үтсэн нөхцөлийнхаа хувиргаж үзээрэй. та бүхэн эдийг хөргсөн байхаа гэж найдаж байна. бүгд хамтаа өөрчлүүлье. 강물이 기쁨으로 우리는 배를 타고 건넜다. голын ус гүнзгий учраас бид заваар гол гатлаа гэсэн байна. Тэгэхээр гипта голын ус гүнзгий учраас гэсэн байдлаар энд орчуулагдсан байна шүү дээ. 자, 그는 부지런히 일함으로 늘 친구들의 칭찬을 받는다. тэр хичээнгүү ажилдаг болохоор үргэлж найзартаа магтуулдаг гэсэн байна. 부지런히 일함으로
친구 ажилдаг болохоор. За түүний дараагийн өдөр 성적이 낮았으므로 그 학생은 좋은 대학교에 못 갔어요. 성적이 낮았으므로 그 학생은 좋은 대학교에 못 갔어요. 또는 한국고시에서 들어있던 сайн сургууль орж чадсангүй гэсэн байдлаар ингэж орж ирсэн байх шүү дээ. Тэгэхээр хэрвээ та солонгослын мэдлэгээ илүү сайжруулахыг хүсэж байвал Facebook-ийн солонгослыг хамтаа суралцах гэсэн групп руу одоо групп болон Facebook пэйж руу та бүхэн нэгдэж орж ирээрэй. Дараагийн хичээл хүртэл түр баяртай.